Автомашин 50 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд 1 секундэд 14 м зам туулдаг бол 3 секундэд 41 м зам туулна. Харин 60 км/цагийн хурдтай үед 1 секундэд 16 м, 5 секундэд 83 м замыг туулах жишээтэй. Та гар утасны дугаар харахад 1.5 секунд зарцуулах бол утсаа авахд 3 секунд. Харин мессеж нээж уншихад бүтэн 5 секунд. Bueno, дугаар ээж асууд ирсэн байна. Та дараа дугаараа. Та жолооны ард гар утсаа хэрэглэсээр л байна уу? Монгол хүн Монголын баялаг. Монгол улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас амнаас эрүүл мэндээрээ хохирч байгаа олон хүн бий. За энэний цаана бол зөвхөн одоо айл өрөх биш, улс орны эзэн засагсан томоохон одоо хохирлыг үзүүлж байгаа. За ийм учраас бол одоо Монгол улсын хууль тогтоох байгууллагаас энэ чиглэлээр зам тээврийн ослыг бууруулах, өрсөн сэргийлэх чиглэлээр олон одоо хууль дүрм журмуудыг гарган хэрэгжүүлж ажиллаж байгаа. За энэний нэг бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинжилэн баталж торгуулийн хэмжээ нэмэгдсэн. За энэ торгуулийн хэмжээ нэмэгдснээр бол зам тээврийн ослог 30 гаруй хувиар буурсан. Энэний цаана олон хүний амь нас, эрүүл мэнд одоо хамгаалагдаж байгаа гэж ингэж ойлгож байгаа. За бидний хэрэг зөрчлийг одоо гарсныхын дараагаар биш, гарахаас өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор олон одоо ажлуудыг зохион байгуулах шаардлагатай харагдаж байгаа. За үүний нэгэн жишээ нь 2 сарын 1-ээс жолоочийн зөрчлийн оноог бүртгэж эхэлж одоо хэрэгжиж байгаа энэ хууль байна. За энэ нь жолооч нарыг хариуцлагатайгаар замын хөдөлгөөнд орох, за замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослыг бууруулахад чухал ач холбогдолтой. За зөрчлийн оноо бүртгэгдснээр жолооч бүрийг одоо оноо хасах гэсэн ойлголт биш ээ. Энэ нь бол одоо хариуцлагатай, сахилгатай, соёлтой замын хөдөлгөөнд оролцоо гэсэн үг юм аа. Манай албан журмын даатгачны холбооны одоо төв болон орон нутгийн салбарууд нь за даатгалын компаниуд, за бид бүхнийг энэ хуулийг хамтран хэрэгжүүлэгч замын цагдаагийн газар, автотээврийн үндэсний төв болон бус байгууллагатай хамтран энэ хуулийг одоо хэрэгжүүлж ажиллахад онцгойдон ач холбогдогч ажиллана. Ингээд жолооч та бүхнийг шинэ одоо батлагдсан хууль дүрм журмаа баримттан зам тээврийн ослыг бууруулж, хууль дүрмээ сахин биелүүлж, хүн бүрийг одоо ухамсартайгаар соёлтойгоор замын хөдөлгөөнд оролцож байхыг уриалж байна.